Энэ олон улсын баялагуудын сан болоод олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу сайн туршлагыг судалж журмаар ер нь зөв тогтцтой зөв бүтцийг бол бас гаргаж ирж байгаа. Тэгээд ер нь зүгээр ажил үүргийн давхарт яг хүний нөгөө бүтээмж ажлын ачааллыг тооцоход бол олон улсын аргачлалаар мэрэгсэн компани нэлээд урт хугацаанд хийдэг юм билээ. Тэгэхээр бид бол эхний ээлжинд яг энэ олон улсын сайн туршлага тэрүүгээр эхний ээлжинд бүтцээ зөв болгож авъя. Энэ давхардсан ялангуяа нөгөө дарга нарын түвшинд байгаа бүтэц тэгээд илт одоо ажил үүргэнд давхцаж байгаа ийм улсуудаас ингээд эхний нэг бүтцийн өөрчлөлт хийгээд ингээд зөв бүтцтэй орж ажиллах явцдаа энэ олон улсын яг энэ чиглэлийн аудитын бас дүгнэлт гарчих юм бол аудит бас энэ тал дээр дүгнэлт гаргаж өгөх байх гэж ингэж бодож байна. Аудит бас чиг үүрэг ажил үүргийн талаар бас ажилтдаг туршлагатай. Тэгээд ингээд гаргаад ирэхээр эдгээр хоёр дахь үе шатанд бол яг ажлын ачаалал, эдгээр ажлын байрны тодорхойлт, тэн дээр одоо ур чадвар тавигдах шаардлагыг манай хүмүүс нь бүгд хангаж байгаа хэсгээр дүгнэлт хийгээд дараа шатны яг энэ бодиттой орон тоон дээр очих энэ яг ийм дүн шинжилгээг хийн. Тэгэхээр үндсэндээ энэ дотоод бүтэц зохион байгуулалтын ажил хоёр үе шаттай. Эхний бүтцийн ажлыг бол ер нь эх 7 хоногт би бүтцээ батлаад эхний үе шатны ажлаа эхлүүлнэ гэж ингэж бодож байгаа. Түүнтэй зэрэгцээд бас тэмүүлэн гишүүний ажлын хэсэг ирж ажиллах үед бол бид нар 5 жил дунд хугацаанд 2030 он хүртэл төв банкны хийх ёстой ажил үнэн шаардлагатай их уртлын дэмжлэг энийг бид нар гаргацсан байж байгаа. Тэгээд аудитын шалгалт их хурлын ажлын гишүүдийн шалгалт ажиллаад хаврын чуулган эхлэхэд бол бид нар ер нь нилээдгүй бас хууль эрх зүйн шаардлагатай өөрчлөлтүүдийг бас өргөн барих боломжтой болчихно гэсэн ийм төлөвлөгөөтэй нэлээд шаргуу ажиллаж байна. За үндэсний аудитын газар сая өнгөрсөн оны 12 сарын 10-нд төсвийн байнгын оргоор эх жилийнхэн аудитын сэдвээ бодлогын сэдвүүдийг батлуулсан. 25 оноос үргэлжилж байгаа 2 сэдв байгаа. За хуулийн дагуу хийх 16 сэдвтэй. Ингээд манай үндэсний аудитын газар нэг 27 сэдвтэй, аймаг орон нутаг дээр 25, ингээд нэг 52 сэдвийн хүрээнд бид 26 оныхаа ажлаа төлөвлөсөн байж байгаа. За аудитын тухай хуулиар улсын хурлын хянан шалгах чиг үүрэг дэмжлэг үзүүлэх үүрэгтэй манайх. За нэгдүгürt тэгэхээр тэмүүлэн гишүүний ажлын хэсэгт болоод бусад шаардлагатай ажлын хэсэгт бол манайх дэмжлэг үзүүлээ явуучих нь боломжтой. За хоёрдугаарт улсын хурлын хүсэлт болоод манайх өөрөө бүрийнхээ хүрээнд шаардлагатай тохиолдолд одоо аудит хийх юм одоо зарим шаардлагатай тохиолдол гэдэг ийм тодтоглоор манайх аудит хийх юм өөр юм бүр хэрэгтэй. Энэ хүрээнд нар зөв дарга хүсэл тавьбал бид одоо дотоод нөөц болцоогоор хамгийн богино хугацаанд шуурхай одоо энэ аудитыг хийж гүйцэтгэх юм одоо боломж бол манад байгаа. Би тэгээд ажлаа төлөвлөе. За манай тухайд бол ерөнхийдөө ажлууд зэгцрээд за би одоо томилогдоод яг 8 сар болж чинь тэгээд өчигдөр 4 дахь 5 дахь өдөр манай удирдах ажлынхаа зөвлөгөөнийг хийгээд одоо энэ 1 сарын 25-наас төсвийн шууд зарагч нарын санхүүгийн тайлангийн аудит эхэлж байгаа учраас манайх бүх ажлаа яриад зөвлөлтөд зүг чигээ гаргаад ингээд манай удирдах ажлууд тарлаа. За би бол үцгэн байгуулалтад зэгслээд стратеги төлөвлөгөөг 29-30 оныхоо гаргаад ингээд өчигдөр бүх сургалт зөвлөгөөнөө хийгээд ингээд зэгцэрлээ. 46 дарга нэршилтэй юм удирдах ажилтнууд байсан нь манайх бол 32 болгож буулгасан байгаа. Бүцгэн байгуулалтын хувьд бол одоо ямар нэгэн асуудал байхгүй ажиллаа хийх одоо ийм үндсэн чиглэлтэй 26 оныг бид аудитын үр нөлөөг тооцох үнэлэх жил болгож ингэж ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай аудитын үр нөлөө эдийн засаг нийгмийг хөгжүүлж ямар үр нөлөөтэй гэдэг талаас бид нар энэ жил зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгэд их хурлын дарга өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид ажиллахад болохгүй зүйлийг бэлэн байна. Тэгээ би бол мэдээж үндэсний аудитын газар Монгол банкыг хараа тус байгууллага гэдгийг бол хүндэтгэж байгаа. Гэхдээ бүгд хуулийн хүрээнд их хурлын хянал шалгалт хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд зөвлөн тусалж хамтарч ажиллах үүргийг төрийн байгууллагууд хүлээдэг. Тэгэхээр Монгол банкч тэр үндэсний аудитын газарч тэр их хурлын хянал шалгалт хийх одоо эрхийг хэрэгжүүлэхэд бол дэмжлэг үзүүлэх юм хуулийн одоо үүрэгтэй. Тэр утгаараа одоо наран зохицын ерөнхийлөгч бол үндэсний аудитын газар бол таавал хүсэлтэд гаргах юм ба шүү дээ.
тэр хүсэлтэд гаргаад үндэсний аудитын газар бүрийн эрхийнхаа хүрээнд одоо ингээд шалгалтаа эхлүүлнэ гэж би ойлголоо. Тэгэхээр энэ шалгалт бол тэр их хурлаас ажиллах үнийн хөрөглийг бууруулах ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг болно. Дээрээс нь би өөрийн биеэр тэр аудитын зөвлөмж тайлан дүгнэлттэй танилцсан. Тэгээ зөвхөн арга хэмжээнүүдийг авна. За одоо тэр алдагдал юунаас болсон гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэ. Одоо тэр нэг мөнгө төгрөг хэвлэлтийн санхүүгийн сахилга батгүй байдал тэр одоо дүгнэлт гаргах хэрэгтэй. Тийм учраас одоо шаардлагатай байгаа асуудлуудыг ч гэсэн хуулийн байгууллага руу шилжүүлнэ. Арга хэмжээ авах бол арга хэмжээ авна. Тэг нэг юм яриад мартчихж болохгүй. За мөн дээрээс нь тэр чиг үүргийнхаа шинжилгээг хийгээд төрийн хэмнэлтийн хуулийг барь. Тэгэхдээ хүн хэлбэгдүүлж бол мэдээж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг цомгтгол хийж ийн гэж нэрлээд тэгээ ажлаа одоо хариуцлагатай хийж байгаа төрийн албаагчдыг хэлбэгдүүлж болохгүй. Тэгэхээр нэг чиг үүргийн шинжилгээгээ хийгээд одоо шаардлагагүй орондоо бий болгосон нэг одоо хүний эрхлэх асуудлыг одоо 5 жил туваас үүнээсээ бол бүтээмж алдагдсан байгаа. Янз бүрийн одоо шинээр нэмэгч байгуулалт нэгж бүтэц бий хийсэн. Үүнээсээ болоод энэ ажлын бүтээмж мууддаг. Нэг ажлыг 2-3 газар нэгж болгож хуваадаг. Тэгэхээр тэр газар хэлтсүүдийг одоо буцаагаад нэгтгэх тэ одоо илүү нөө бүтээмжээ сайжруулах чиглэлд анхаарч энэ одоо төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр би өнөөдрөөс ахуулаад Монгол банкнд одоо үндэсний аудитын газар одоо шалгалтаа эхлүүлэх юм байна гэж одоо ойлголоо ш. Тийм учраас та хоёрыг хамтан би дуудсан. Тэгээд түүний дараа бол цаашид хэрэгэх вэ? Одоо үйл хэрэгцээ орчин шинжилэх үү? Тэ ямар арга хэмжээ авах гэдэг зөвхөн арга хэмжээнүүдийг яг тэр 16 багц арга хэмжээ авах их хурлаас батлагдсан тогтоолын хүрээнд үе шаттай төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. Тэгээд эцсийн үр дүн дээр ханшаа алдаж болохгүй. Тэгээд наад инфляц чинь ингээд яг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зарим бүтээгдэхүүн дээр бол үнэхээр одоо баруун 2 оронтой дооч гараа авчиад байна шүү дээ. Тэгэхээр одоо цаашдаа бүгдээрээ одоо энэ ард түмний нуруунд дөр үүсэж байгаа ачааг бууруулах нь Монгол банк ч өөр мөнгөний хатуу бодлоготой санхүүгийн сахилга баттай хариуцлагатай байж ижил ард түмний иргэдэд энэ ачаа хүн дээр тусахгүй гэдгийг хэлье. Тэгээ би нэг юм хэлчихээ. Тэгээ таны хэлсэн одоо чиг үүрэг нэг газрын чиг үүрэг хуваагдсан. Тэгээд бас нөгөө бүтц маань ойлгомжгүй иймэрхүү байдлууд бол үүссэн бодтой бас зүйлүүд байна. Тэгээд эхний ээлжинд би тэд юу хийж гэнэ гэхээр үндсэндээ нөгөө олон улсын яг энэ төв банкуудын жишгээр бүтц маань ойлгомжтой болоо бас чиг үүргийн шинжилгээг богино хугацаанд ч гэсэн хийчлээ. Эхний шинжилгээ хийгээд одоо бүтэн шинжилгээ 2 дахь шатанд явах ч гэсэн эхний удаа бол ойлгомжтой зөв бүтцтэй болсон. Өөрөөр хэлбэл бодлого стратеги, хяналт гүйцэтгэл гэсэн тэмцээг бүтцийг бол гаргасан. Энэ бүтцээр ер нь одоо 19 газар бол 10 болж байгаа. Өөрөөр хэлбэл бараг 50% буурж байна гэсэн. Тэгээ энийхээ дагуу яг нөгөө хууль заасан чиг үүрэг олон улсын төв банкуд төр хийдэг үндсэн чиг үүргүүд тийм ээ аль болох аж ахуйн ажил хийхгүй байх ийм чиг үүргээр үндсэн бүтэцүүд бол гаргаж байна. За дээр нь яг энэ олон жилийн хөрөнгөлөгдөд бий болсон алдагдал бөгөөд энэ өөрөө инфляцийн суурь шалтгаан болоод ийм чөтгөрийн тойрог ийм цасан бөмбөлөг шиг алдагдал маань нэмэгдээд инфляц ерөөсөө яг одоогийн энэ нөхцлөөрөө бол буухад их төвөгтэй байдал үүсээд ер нь суурь шалтгаануудаа тодорхойлсон. За энэ асуудлаа ер нь яаж шийдэх талаараа энэ 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөнд тусгаж байгаа. Тэгэхээр ингээд аудитын байгууллага бидэнд бас дэмжлэг үзүүлээд энэ дээр бас илүү дүгнэлт юм гаргаад дээр нь хурлын ажлын хэсэг дээр бас ингээд хамтарч ажиллаад дүгнэлтүүд гаргахаар энэ маань өөрөө ингээд бас хаврын чуулган эхлэхээс өмнө бас нэлээд цогц арга хэмжээ болох болов уу гэж ингэж найдаж байна. Тэгээд бид нар хичээж ажиллая.